За бичгэн англи хэлний хувьд everyday гэсэн өдөр бүр гэдэг агуулгыг гаргадаг. Энэ хоёр үгийг цугтаа бичих, тусдаа бичгийг агуулгыг ялгахгүйгээр ашиглах нь олонтой байдаг. За тэгвэл энэ хоёрын ялгааг товчхон тайлбарлая. За everyday буюу цугтаа бичиж байгаа нөхцөл бидэрт adjective үгийн хэрэглээгээр оролцоно. За adjective үгийн гол хэрэглээ бол нэр үгийн өмнө байрлаж оролцдог. Жишээ авъя хэдүүлээ. Since we are just walking around town, I think I will wear my everyday shoes. За энэ жишээний хувьд бол shoes буюу гутал гэдэг нэр үгэн дээр мэдээлэл өгж everyday ямар нэгэн зайгүйгээр бичигдэж оролцож байна. Өөрөөр хэлбэл adjective үгийн хэрэглээгээр оролцож байна. За хэрвээ everyday гэдэг үг тусдаа бичигдэж байгаа нөхцөлд энэ өгүүлбэрт цаг хугацаа заасан adverbial phrase үүргээр оролцоно. Өөрөөр хэлбэл daily гэдэг шиг өдөр бүр гэсэн санааг гаргаж оролцсноо. За жишээ авъя хэдүүлээ. You need to study English every day. Чи өдөр бүр англи хэлийг суралцах хэрэгтэй. I need to go to work every day. Би өдөр бүр ажиллах хэрэгтэй. За энэ агуулгаар өгүүлбэрт оролцож байна. За тэгвэл everyday гэдэг үгийг цугтаа бичих, тусдаа бичих хоёлаа өөр агуулгаар өөрөөр үргээр өгүүлбэрт оролцдог байна.